сайн байцгаана уу? Еврейчүүд ба мөнгө гэдэг сэдвээр өнөөдөр хамтдаа ярилцъя. Тэгээд дэлхийн тэр бомбнуудын дээрээсээ жагсаалтанд эхний 10 дотор 5 нь еврей хүн байдаг гэдэг мэдээлэл байдаг. Үүгээр зогсохгүй Нобелийн шагналын 22 оны еврейчүүд авсан байдаг. Харвард их сургуулийн төгсөгчдийн 16% нь еврей хүмүүс. Олон юм еврейчүүдийн тухай ярил зөндөө юм мэдээлэлүүд байна. Тэгээд энэ нь юуг илэрхийлээд байгаа вэ гэвэл энэ нь зүгээр л еврей хүмүүс бол баян хүмүүс гэдэг юм нэг ойлголт авчдаг. Баян. Тэгэхээр баян байгаад байгаа учраас бусад хүмүүс нь эдгээр хэрхэн баяжаад байна гэдгийг ерөн судалж байгаа. Дэлхийн дээр энэ тийм судалгаар аль хэзээ ихлээр ном зохиол зөндөө юм гарцсан. Тэгээд энэ ойлголтын дундаас би нэг еврейчүүд хэрхэн мөнгө олдог вэ гэдгийг тухайн ярих гэдэг юм л та. Хэрхэн гэхээр яаж мөнгө олдог вэ гэдэг дээр ярих юм бол их учир дутагдaltaй болчихно. Ягаад гэвэл янз бүрийн еврейчүүд янз бүрийн аргаар л мөнгө олж байгаа. Зарим нь мэрэгжлийнхаасаа хууль шиг хийгээд мөнгө олж байгаа, зарим нь бизнес хийгээд мөнгө олж байгаа, зарим нь эсвэл юм зохион бүтээгээд мөнгө олж байгаа, зарим нь зүгээр худалдаа намаа эрхлээд мөнгө олж байгаа. Энд бол ямар нэгэн арга гэхээс илүү энд зөв ерөнхий сэдв болчихдог. Тэгэхээр тэд нэр харин ямархуу ёс зүйн зарчим бариад энэ мөнгө олоод байна гэдэг талаар ярилцвал илүү жоохон бодиттой нааштай болов гэсэн үгээс ярилцах гэдэг. Еврейчүүд ер нь логик дистрал айгүй сайтай хүмүүс л дээ. Тэгээд юмыг ер нь дандаа ингээд логиктой эхнээс нь дараалж юм дистратаар ингээд хийдэг хүмүүс. Тэгээд тэд нэр ер нь бол яа гэм бэ? Энэ мөнгө олохын зарчмын хамгийн дистрагийн ихэнд нь нэг зүйлийг тавьдаг. Тэр нь юу вэ гэвэл шүү дээ, тэ? Ёс суртахуун хэмжээс. Мөнгө олох ёс суртахууны тухай яриад байгаа юм. Тэгээд тэдний талмууд гэдэг юм дээр нь юу гэдэг вэ? Гим үлдэхгүй тул чи мөнгөтэй байх ёстой гэж үздэг баг. Гим үлдэхгүй тул чи мөнгөтэй байх ёстой. Энэ юу гэсэн утга вэ гэвэл Монгол зүрх зүйтэй маш төстэй юу вэ гэвэл буруу замаар будаа тавилж буцахтаа шороо тэнэж гэдэг юм эсвэл үннээр явал өрхөр төрөөгүүд туулаа гүйснэ гэдэг ч юм уу. Эдгээр тийм агаар нэгэн утгатай. Өөрөөр хэлбэл чи мөнгийг зөв аргаар ол гэдэг юм утга. Цаана мессеж цаана явах. Зөв аргаар олсон мөнгө яах ёстой вэ гэдэг талаар ярьж байгаа юм л да. Тэгээ бид нар бас заримдаа ингэж боддог л да. Ер нь бол мөнгийг л яачулж болно. Яачулж болно. Одоогийн нийгэмд ялангуяа энэ 76 бол дандаа хулгай яадаг, тендер авдаг, юу авдаг ч гэдэг юм уу дандаа иймэрхүү сэдвүүд авцсан. Дүнгүүт л одоо тэгж баяжиж байгаа хүмүүс л амар хэлбэр сайхан баяжаад болцоод байгаа юм шиг харагдаад байгаа. Энэ асуудлын эсрэг еврейчүүд яг 100% эсрэг зогсдог байгаа гол нь. Тэд нар 100% эсрэг зогсдоо юу гэж харж ийна гэвэл шүү дээ, тэ. Гим хийхгүйгээр мөнгө олно гэж. Өөрөөр хэлбэл ёс суртахууны хим хэмжээс мөнгө олох системдээ тавьж байгаа гэсэн үг. За худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, хүн хохироохгүй, хүн алахгүй гэдэг ч юм. Яг энэ хим хэмжээс дотор би мөнгө олно гэж. Энэ нь нэг талаараа бидний монголчууд бид нар ариун цагаанаар хөдөлмөрлөж босгосон амьдрал сайхан байдаг гэж ярьдаг та агаар нэг. Тиймээс еврейчүүд ер нь бол юу л та? Еврейчүүд монголчуудаас илүү ухаантай ч юм уу, илүү IQ сайтай, илүү гар хөлтөд тэд нэр ингээд баяжаад байгаа юм уу гэхээр басгүй. Тэдэрт нэг юм зарчим байгаад байгаа. Тэр нь юу вэ гэвэл шүү дээ, тэ. Би энэ хэмжээ хүрт дотор л хөдөлмөрлөнө. Тэгээд болоо. Өөрөөр хэлэх юм бол би багш бол би зөв шударгаар ямар ч хийх гэсэн ажил бүгдийн тулд хийгээд болоо. Тэгээд цалингаа авна. Яг л ингэж юу хийгээд байгаа. Тэгэд энэ нэг хандлага нь хаанаас гарч ирээд байгаа үйл гэдэг шүү дээ, тэ. Ер нь бол занжин шугамд тавьсан. Би худлаа хийхгүй, хулгай хийхгүй, бусад аргаар мөнгө олохгүй. Харин үнэн шударгаар мөнгө олохын зарчим дотор яаж мөнгө олж болно? Ер нь ингээл болоо. Тэгээд би монголчуудаа ингээд бодож байгаа юм л та зүүрлээд ер нь эсэргүүцээд бодонгууд монголчуудаар юу яаж ингэ гэхээр монголчууд сайхан сургаалууд байгаа. Хүн худлаа хийж болохгүй, хулгай хийж болохгүй гэдэг. Чи түрүүний ярьдаг хоёр сургаал байна жишээ. Тэнгүүд тэр сургаалыг бид нөр амьдралынхаа зарчим болгохоос илүү зүгээр л сургаал, сайхан сургаал гэдэг үүднээс нь хараад үзчихдэг. Энэ сайхан сургаалыг би өөр мэдсэн байх хэвээр, мэдснээ үр хүүхдүүдэд хэлсэн байх хэвээр. Үр хүүхдүүд маань энийг мэдчих хэвээр. Гэхдээ хэрэгжүүлэх албагүй. Харин еврейчүүд юу гэдэг байгааг бол би энэ сургаалыг мэдлээ, би энийг амьдралынхаа зарчим болгоно. Энэ зарчмыг манай хүүхдүүд ч гэсэн амьдралынхаа зарчим болгоно гэж явчихдаг. Энэ зарчмууд дундаас юу илэрхийлж байгааг бол тэр хүүхдүүд яг энэ мөн чанар зөв юм үйлдэл дотор дадал зуршилтай болчиход тэгээд амьдралынхаа турш зөв хандлага хийж.
Жишээ нь еврей болон өөр гадаад хүмүүстэй харьцуулсан нэг юм харьцуулдаг бол еврей хүн хэрвээ юу хийдэг бол нэг хуулийн баримт ажилладаг бол өглөө 8-аас оройн 8 цаг хүртэл ажиллах ёстой бол тэр цагтаа яг ажиллаа хийдэг гэж байгаа байхгүй. Найз чинь хажууд байна уу эсвэл дарга чинь байхгүй байна уу хамаагүй яг хийх ёстой ажил юм. Харин энгийн хүн яадаг бол дарга байхгүй бол ажиллаа хийхгүй, камер байхгүй бол ажиллаа хийхгүй. Тэр уран тоглон зугаацсан ярилцсан өөр нэгэнтэй ярилцсан. Харин еврей хүн хийх ёстой юм хийгээ сууж идэг. Тэгээ дууслаа боллоо бусад үед нь бүх юм аа. Хувийн зохион байгуулалт айгуу сайтай хийх юмаа хийдэг. Тийм л хүмүүс байгаа. Үүгээрээ л ялгаатай. Тэгээ еврейчүүд ер нь бол цэвэр мөнгө болдог гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол еврейчүүд цэвэр мөнгө болдог. Энэ нь юунаас хамааралтай гэвэл намайг дарга харахгүй байж магадгүй. Гэхдээ намайг бурхан харж байгаа гэдэг ийм өнцгөөс ажлаа хийдэг учраас бусад хүмүүс илүү ажлын бүтээмжтэй. Нөгөө төрөө энэ үйлдэлийг нь олон магадгүй дарга нар нь эсвэл өөрсдөө ч гэсэн энэ үйлдэлийг нь шагнадаг байж таардаг байхгүй. Тэгэхээр цэвэр мөнгө олдог байгаа. Ер нь бол цэвэр. Лөөрийн мөнгө ямар ч лөөрийн мөнгө байхгүй, ямар ч хулгай мөнгө байхгүй, ямар ч асуудалгүй энэ чинь цэвэр мөнгө олдог. Тэгээд цэвэр мөнгө олдог. Энэ олохын хэрээр яадаг вэ гэвэл тэд нэр мөнгө олж болно олохоос илүү зарцуулах нь илүү ухаан гэдэг ийм ойлголттой. Тэгээд энэ ойлголтын дээр урагшилдаг байна. Тэгэд энэ ойлголт нь юуг авчиж байгаа вэ гэвэл шүү дээ мөнгө олохоос илүү өрхөн чухал. Ингээл болоо. Энэ ойлголтын дээр тэгээд юуг илэрхийлж хэлдэг вэ гэвэл еврей их гэр бүл ингээл гэнэ л дээ. За нэг сая төгрөг олох юм бол ингэдэг юм. 50% нь хэрэгтэй зүйлдээ зөвхөн яг одоо амьдралд хэрэгтэй байгаа бүх зүйлдээ зөвхөн ингэ явдаг. 20% нь хөрөнгө оруулалт буюу хадгалдаг ч байна. Хөрөнгө оруулалт хэлбэрээр дараа нь өөртөө болон гэр бүлдээ бүх зүйлд бизнес тийм хөрөнгө оруулна. 20% нь зайлшгүй бэлэн мөнгөөр хадгалдаг. Тэр нь юу бол байгалийн хүчгүй давагдчихгүй хүчин зүйл гамшиг юу гэдэг нь тэр карантин одоо юу гэдэг нь тэр гарч ирэнгүүтэл хэрэгэлдэг гэж. 10% нь харин чуулган ба ядаас дугдаг. Өдөөс ингээд 4 хуваацдаг энэ 4 хуваасан зүйлээ ягштал баримталдаг. Тэгээ энэ талаар бодонгууд би тэгж бодохгүй юм. Наа чин бол баян хүмүүс л хийдэг. Мөнгө хадгална гэдэг чинь баян хүмүүсийн хийдэг ажил шүү дээ гэдэг юм бодол төрж байгаа шүү. Монголчуудын ядуурхай амьдралтай өнөөдрийн цалин авахын тулд маргаашийнхаа өрийг дарддаг гэдэг ч юм уу иймэрхүү юм логик амьдрал донд бөөнөрөө байгаа учраас энэ талаар бодож байгаа. Тэнгүүд би Монгол бодохгүй наа арга юм байна гэж бодонгууд юу гэсэн бэ гэвэл еврейчүүд өөрсдөө тийм баян байгаагүй тухай яригдж байгаа байхгүй. Юуны дэлхийн 2 дугаар дайныхын дараа Америк руу баахан еврейчүүд дөрвөөд очсон. Тэгээд дөрвөж очингуудаа яаж байгаа вэ гэвэл Америкийн хамгийн л хар хүчээр бор одоо юу гэдэг одоо хамгийн бага цалинтай тийм ажлуудыг хийж байгаа. Тэгээд тийм ажлуудыг хийгээд мэдээж тэр нь бүр амьдралдаа хөрөлцөх гэхээс илүү дундчуур байгаа байхгүй. Одоо яг манайгийн нэг юм шиг юм байсан гэж. Тэгээд энэ үедээ яасан бэ гэвэл еврейчүүд энэ зарчмыг алдаагүй. Ердөөсөө төдний ярьжсэн зарчим нь юу вэ гэвэл 50 20 20 10. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хоолндоо хүрэхгүй мөнгө авчингуудаа тэр яадаг гэвэл 10% цаашаа далт тэгээд за энийг ямар нэг ядууст юм эсвэл чуулганд өгчнөө энэ ядууст хэрэгтэй мөнгө. Тэгэнгүүтээ үлдсэн 20% нь хадгалдаг. Энэ бол яг хөө бидний ирээдүйд хэрэгтэй мөнгө. Тэгвэл 20% нь хадгалж за энэ бүр заалшгүй үед гаргаж ирээд өрнө. Тэгээд 50% нь өөртөө авч үлдэнгүүтээ юу гэдэг вэ гэвэл за одоо сайхан найрлал гэдэг байхгүй. Хэрэгтэй зүйлд зарцуулъя. Тэгэд одоо еврейчүүд яагаад Америкт ч гэсэн энд ч гэсэн баян болоод ингэ дээшлэг гарч ирээд байгаа вэ гэвэл ганц логик энэ хадгалах системтэйгээ бас айгүй уялдаатай. Учир нь юу гэвэл очсон хар буруу ядуу ажил хийж байгаа иргэд ядуусын хороолт байгаа шүү дээ. Бид түрээсийн байр амьдрал ядуусын хороолт амьдарч байгаа еврейчүүд яагаад 2 3 4 үеэс юм тэр бөмбөгүүд болчихгүй Америкийн гэдэг ийм асуулт гарч ирж байгаа. Тэдний нөгөө нэг тэр асуултын хариулт нь юу гэвэл нөгөө ирээдүйд хөрөнгө оруулалт хийж хадгалж байгаа 20%. Тэд нар метрашгүй, шантаршгүй ажилласны 20% хадгалсараад яадаг бол хүүхдээ сургуульд оруулах хамгийн сайн сургууль сурагчдаг. Тэгээ явж байгаа нөгөө мөнгө хадгалж байгаа хүүхдэн дээд сургуульд орох хамгийн сайн сургууль Харвард юу гэдэг хамгийн сайн сургуультанд сургаад төгсөгчдөг. Тэнгүүтэл нөгөө төгсөөд гараад ирсэн хүмүүс нь хуульч, эмч, доктор одоо юу гэдэг том мэргэжилтэй болоод гараад ирэнгүүт яадаг вэ гэвэл нөгөө нэг ядуусын хороолт байсан еврейчүүдийн давхарч нь буцаад дээшлээд дундад үе дээдсийн тийм давхарлага яваад ороод ирчих.
Үүгээр зогсохгүй энэс 2 3 4 дугаар үеэс нь магадгүй долларын тэр бомтонгууд сууд зохион бүтээгчээр одоо магадгүй Марк Цукерберг шиг те дэлхийн жинэний юм том брэндүүд болж чадж байгаа хэрэглүүр болж байгаа юм зохион бүтээгээ гараад ирж байгаа байхгүй. Энэ зүгээр санхүүгийн энгийн жижигхэн бодлогоос эхэлж байна. Тэгээд энэ бодлого нь мэдээж одоохондоо магадгүй бид нар одоохондоо нэг 20% хадгаснараа очиж зүгээр шууд ингээд саятангууд тэр бомтонгууд болчих байгаа. Бид нар бас анзаарч харах хэрэгтэй нэгдүгürt. Юуг бол энэ хөрөнгө оруулалтаа бид нар зөв зөвлөгөө авч магадгүй үр хөвгтүүдэлгээ сайн боломжтой мэдлэг боловсралтай сайн зохион бүтээгчд болж тийм үүд хаалгуудыг нээж өгч чадах юм бол магадгүй бидний 1 2 3 дахь үеэс тэр бомтонгууд магадгүй долларын байтугай дэлхийн тэр бомтог ихний 5 дотор 10 дотор байж байгаа юм бол хэн яаж мэдэх вэ? Тиймээс бид нэг хэмийг аягүй сайн сураасаа гэж бодоод байгаа өөртөө. Тэрний юу вэ гэвэл ямар нэгэн байдлаар нэг зарчмыг жижиг гэж голуулгүй бага гэж голуулгүй мөн өөртөө санхүүгийн маш том сахилга батыг тавиад тэгээд энэ зүйлийг ингээ хэрэгжүүлж явал илүү ирээдүйн аягүй том чухал хөрөнгө оруулалтуудыг хийх боломжууд гарч ирэх юм байна гэж хараад байхгүй. Ерөн бага зүйлээс л их юм бүтдэг шүү дээ. Эдгээр чинь бүгдээрээ л саятангууд төрөөгүй. Гэхдээ бид нар бүгдээр долларын тэр бомтонгууд болчлоо. Тэднийг одоо судалж эхэлж байгаа хүмүүс яагаад гэвэл тэд хүмүүсийн урд игнэнд лидерүүд байгаад байна. Хүмүүсээс их мөнгөтэй байгаад байна. Хүмүүсээс их зүйл олон шинэлэг зүйл зохион бүтээгээд байгаа хүмүүс судалж байгаа. Тэгэд энэ ч нэг зүйлийг битгий хорхтуулаасаа гэж бодоод байгаа. Монголын ялангуяа баячуудад байдгүй нэг чанар энэ еврей саятангууд тэр бомтонгод тасардаг. Тэрний юу гэвэл 11 гэдэг энэ зарчим. Энэ зарчмыг юу гэж ойлгож болох вэ гэвэл ердөөсөө Орос олгоныхаа 10%-ийг л ямар нэгэн байдлаар ядуус юм уу чуулганд өгч тэрүүгээр чуулганаар дамжуулж цаашаа ядуу хүмүүс төрж эсвэл бол мөнгөний тусалцаа хэрэгтэй байгаа тэдгээр оюутнууд ч юм уу олон зүйлсд хүрдэг байгаа хэрэг. Тэгэхээр тэгдэлтэй хүмүүс Монголын хүмүүс ч гэсэн баячууд ч гэсэн хүн тусалцал гэдэг чинь тэр нэг гэр аваад өгсөн тэр нэг машин аваад өгсөн тэр ядарсан айлныг гэрийн янзлаад өгсөн гэдэг ч юм уу. Тэгээ болно. Тэрийг бол би үгүйсэхгүй мэдээж тийм чинэлэг гартай, чинэлэг мөртлөө гараа сунгадаг тиймэрхүү хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ энд ялгаа байгаа, асар том ялгаа. Тэр нь юу вэ гэвэл банк тогтмол өгдөг, сэтгэлийн хөдлөлөөр өгдөг хоёрын асар том ялгаа байна. Өөрөөр хэлбэл банк сар болгон орж иж оруулахынхаа 11 өгнө гэдэг үйл юмчууд асар том хөрөнгө оруулалт. Ядуусыг өөрийнхөө олж байгаа мөнгөөр ядуусыг энерж явна гэдэг үйл юмч айгүй тэнцвэртэй тогтолцооны тухай яригдж байгаа байхгүй. Харин сэтгэлийн өөрөөр нэг удаа өгөөд дараа нь өгөхгүй тэр өгсөн юм дээрээ дараа нь өөрийгөө попперхыг бол энэ бол өглөг гэхээс илүү өөрийгөө энэ рекламд арга зам болчиход байгаа юм л та. Тиймээс хүн бай гэж хэлмээр байгаа. Хүн байхын тулд нэг зарчим байр. Тэр нэг орлогынхаа 10%-ийг ямар нэгэн байдлаар ядуусдаг баячуудаа гэж. Баячуудаа гэлтгүүгээр бас бид ч гэсэн зүрх сэтгэлээсээ яг энэ зүйл дээр энэ тэнцвэртэйгээр хандаж явбал хүн байхын үндэс нь энэ дээр гарт юм шүү гэж бодоод байгаа. Тэгээд ямар ч гэсэн дэлхийн олон баячууд, олон алдартай нэр хүндтэй хүмүүс еврейчүүдээс тодон гарсан. Нэг үгүйсэхгүй, дэлхийн үгүйсэхгүй. Бүгд судалж байна. Харин тэдний барьдаг нэгэн зарчмыг өнөөдөр хамтан явууллаа. Дараа нь магадгүй амжилтын нууц ч юм уу олон сэдвүүдээр нь ярьж болно. Гэхдээ өнөөдөр ярьж байгаа энэ сэдв маш чухал сэдв. Ягаад гэвэл хүн мөнгө олж болно. Гэхдээ ямар хэмжээс дотор олох вэ гэдэг нь илүү чухал. Яаж ямар төрлөөр мөнгө олох нь тийм чухал биш харин ямар хон хэмжээс дотор олох вэ гэдэг нь илүү чухал. Тэнгүүтээ мөнгө олох нь чухал. Гэхдээ түүнээс мөнгө өрөх нь илүү чухал гэдэг юм хандлагыг гаргаж ирж байна. Тэгэхээр та санхүүгийн зөв зохион байгуулалт магадгүй еврейчүүдийн зарчмыг бариад ажилласан ч болно гэртээ хэрэгэлсэн ч болно өөр дээрээ хэрэгэлсэн ч болно эсвэл өөрөө ямар нэгэн зарчмаар ажилласан ч болно. Нөгөө гадар бол санхүүгийн юм тогтолцоо эдөө хадгал ингэж ийм болно ингэж бизнес эхлүүлэх гэсэн сургалтууд зөндөө байгаа. Гэхдээ ганц зөв ойлголт нь юу вэ гэвэл ямар ч байсан бид одоо байгаа нөхцлөөс илүү дээр нөхцөлд очие гэвэл бид хадгалах ёстой. Бид ямар нэгэн өөрсдийн гэсэн санхүүгийн зарчимтай байх ёстой гэж. Тэр зарчмаа зөв зарцуул. Еврейчүүд хүүхдийн сургалтын төлбөр хүүхдэд зориулсан яасан гэвэл дараагийн үеийн дээд түвшинд авчихсан. Магадгүй бид ч гэсэн тэгж болно. Тиймээс та урагшлаараа та бодорой. Тэгээ хамгийн сүүлд нь дахиад хүн байгаарай. 11 тогтолцоо энэ бол дэлхийд хамгийн бест хамгийн шудраг тогтолцоо. Энэ бол хүнлэг байх юм, бурханлаг байх юм. Хамгийн агуу хэлбэрлэж ойлгож байгаа шүү дээ. Тиймээс 11 өгдөг байгаарай. Болохгүй ядус хинт ч өгж бол таны дур. Тэгэхээр та тогтмол өгөөс сураарай. За тэгээд дараагийн бичлэгээр ууслаа. Баярлалаа.